Гомжийн Зандан шатар спикертэй амжилт дэвшүүлье. 60-аад оны Дашдонгийн Гамбат 80-аад оныхныг шүүмжилдэг. 80 он руугаа буцах гээд байгаа юм уу гэд. Оюун эрдэнэ амар эсгэлэн нарыг хилээд байгаа юм. Шүүмжлэх юм байлгүй яах вэ? Шүүмжлэлгүй л яах вэ? Гэхдээ 80-аад оны хоёр өчигдөр 70-60-аад оны ах нарынхаа хийгээгүй хоёр шийдвэрийг голчтой гаргуулв. Нэгдүгээр хин халдшгүй байдлын дид хороогоор улсын хурлаас түтгэлзүүлэх 3 гишүүнийг мөн чигээр гаргах шийдвэрийг шийтгүүлж чадав. Үүнийг Мөнх Оргил, Бат Эрдэнэ, Инхболд, Батболд, Бямц цогтноор халдшгүй байдлын дид хороогоор өдөржин хуралдаж хилцэн шийтгэв. Тэд 3 гишүүнийг түтгэлзүүлэхийг дэмжив. Ингэснээр 50-аад оны Инхболд, 60-аад оны Баагийн аврах, Сүү, Мөнх Оргил, 70-аад оны сайд Бямц цогтноор ОА дарга нарынхаа шийдвэр хүсэл эрмэлзэлд нэгдэв. 80-аад оныхныхоо улс төрийн шийдвэр эр зоригийг дэмжиж байна гэсэн үг. 60-аад оны Дашдонгийн Гамбат дэмжиж байна лавтаяа. Эрх ашгууд их зорилгууд нэгдэж байна. Хоёрдугаарх нь гол шийдвэр бол сонгуулийн хуулинд хүйсийн төлөөллийг 50% байхаар шийдвэрийн саналыг засгийн газраас өгөв. Засгийн газар бол 50-аас 80-аад оныхны төгс цуглуулга бүрдмэл байгаа. Энэ өнгөөс нь авч үзвэл засгийн танхим төгс шийдвэр гаргажээ. Амра оюух дарга нарынхаа шийдвэр итгэл үнэмшилт нэгдэж чаджээ. Ингэж хүйсийн 51%-ийнхаа эрх ашгийг шийдвэр гаргах төвшөнд чиглүүлэх эхний алхмыг хуулийн галтгоогоор засгийн газар бодиттой гаргалаа. Монголын нийт эмэгтэйчүүдийн өмнөөс талархууштай. Ийм шийдвэрийг үе үеийн эрх баригчдын айлнж гаргаж байсангүй. Алдарт парламентч Лүндэн Ямканарч үүнийг хийгээгүй нүний юм. Одоо асуудал Зандан шатарт иржээ. Түүний парламент асуудлыг хэрхэн шийдэх асуудалд улаан нүрээрээ тулжээ. Хэрэг эрхлэлийн дарга амар баясгалан халдшгүй байдлын хорооны шийдвэрийг дагнаа гэд мэдэгдчихсэн. Намынхаа бага хурлын гишүүдийн үнэмлэхүйн хувийг барих, давхар эрх дээдлийн сонгодог загварчлал болсон засгийн газрын хэрэг эрхлэлийн дарга эрх баригч намын гинсэг түүний үг зарлиг буй за. Монголын заа андгаа буй гэдгийн үлгэрээр. Инхээр Гомжийн Зандан шатрын парламентд ёсоо хадгалж, нэр төрөө жаахан ч гэсэн цэвэрлэж 72 гишүүнтэй болох нөхцөл байдал үүсэж байна. Энэ бол Монголын эрх ашгаа 80-аад оныхны ирэмхэн шийдвэрийн үрээ. Асуудлыг өтөр түргэн шийдэх хэрэгтэй. Улмаар нөхөн сонгуульд зарлах юм уу, ээлжид бус сонгуульд хийх юм уу гэдэг нин чухал асуудал тулна. Гомжийн Зандан шатар тогтох сүрэнтэйгээ тогмодын дорж хандтайгаа цогтгэлтэйгээ яв цав нийцэмжтэй ажиллан энэ бүхнийг хийх нь Монголын эрх ашиг юм. Энэ бол ялалт шүү. Гендрийн асуудлыг засагтан ингээд нэгдсэн үндэсний байгууллагын ирмэлцлэлт буюу ертөнцийн жишигт нийцүүлчихлээ. Одоо хуулиал гаргах үлджээ. Төрийн эрх барих дээд байгууллага парламент. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр алдаатай гарах үндэс үгүй. 70-аад оны Зандан шатар 80-аад оны намын удирдлагуудынхаа дэвшилтэд хандлагад хэрхэн нийцэж ажиллах, орхигдох эсхийг Монголын ард түмний 7,500,000-д ширтээстэй. Гомжийн Зандан шатар 2 дахь спикер болсон. Зандан шатар дарга энэ бүх асуудлын ихийг онож шийдвэрлэх гэж өөрийг тань төрийн эрх барих дээдийн даргаар хоёрынтой сонгосон нь Монголын ард түмний буян хишиг юм. Тийм болохоор Зандан шатар дарга ард түмнийхээ хүсэл зориг эрх ашгаас зөрсөн шийдвэр гаргуулахгүй байх. Ард түмэн бол боломжийг хулгайлсан хулгаал өөрийг арилгаж, их орон ариун байж, төр улс шинэ хүчирхгээр төхнөж, засаглал онон, төлөөлөл бэхжин, амар жимэр чинээлэг амьдрахыг л хүсэж буй билээ. Үүнийг Зандан шатар дарга Баян хонгорынхоо ард түмнээс эхлээд яв цав мэдэж байгаа нь түүний өнөө маргаашийн хурлаа удирдахаас нин тодорхой харагдана. Гомжийн Зандан шатар спикертэй амжилт дэвшүүлье.